Сайн байцгаана уу? Манай сувгаар зочлон ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бид нэгэн сонирхолтой дижитал үзүүлгийн тухай ярилцсан. Гэхдээ эхлээд нийс зүйлийг тодруулъя. Өнөөдрийн сэдв бидэнд шинэ мэд санагдаж боловч бидний хүүхдүүдэд бол энэ аль хэдийн танил ертөнц. Тиймээс бид хянахын тулд биш, харилцаж ойлголцохын тулд тэдний ертөнцийг арай илүү ойлгохын тулд энэ сэдвийг сонголоо. Өнөөдөр бид Roblox дээрх Dress to Impress тоглоомын тухай ярилцах болно. Энэ тоглоом зүгээр л хулц сонгох тухай биш. Энэ бол өрсөлдөөн, драм, мөн богино хэмжээний контентын соёлтой огтлогдсон томоохон үзүүлэг юм. Одоо тоглоом яг яаж ажилтгийг нь харцгаая. Dress to Impress-ийг аврах том тоглоомын студид бүтээгээгүй. Үүнийг Roblox дээр GG нэрээрээ танигдсан нэгэн хэрэглэгч бүтээжээ. Тэр ердөө 14 настайгаас тоглоом хийж эхэлсэн бөгөөд энэ тоглоомоо 2023 оны сүүлээр албан ёсоор платформ дээр байршуулсан байна. Нэгэн өсвөр насны хүүхэд өнөөдөр интернетэд хүчтэй нөлөө үзүүлж буй виртуал загварын ертөнцийг бүтээсэн гэж бодохоор үнэхээр сонирхолтой байгаа биз? Энэ тоглоомын гол санааг ердөө 3 үгээр хэлж болно. Сэдэв, хувцлалт, санал хураалт. Тоглолтын шинэ үе эхлэхэд систем санамсаргүйгээр нэг сэдэв өгнө. Жишээлбэл U2K, эсвэл зомби апокалипс, эсвэл анхны болзоо. Ингээд тоглогчид ердөө 5 минутын дотор асар том дижитал худалдааны төвөөр гүйж, үс, нүүр будал, хувцас, аксессуараа сонгож амжих хэрэгтэй болдог. Дараа нь тайзны хэсэг эхэлнэ. Тоглогчид нэг нэгээрээ подиум дээр гарч өөрийн дүр төрхөө үзүүлнэ. Харин бусд нь тэднийг 1-5 одоор үнэлнэ. Өндөр хэмнэлтэй, бага зэрэг дарамттай. Гэхдээ яг тэр дороо маш өндөр сэтгэл ханамж өгдөг тоглоом гэсэн үг. Одоо та дотроо ингэж бодож байж магадгүй. За, виртуал хувцас өмсгдөг тоглоом юм байна. Тэгэхээр жаахан огтод их зориулагдсан байх. Гэхдээ үнэн дээр тийм биш. Энэ бол Dress to Impress-ийн талаарх хамгийн түгээмэл ташаа ойлголт юм. Мэдээж бага насны хүүхдүүдийн дунд маш алдартай. Гэхдээ тоглогчдын хүрээнд Roblox-ийн тухай ойлголтоос аль хэдийн давжээ. Өсвөр насныхан энэ тоглоонд дуртай байдаг. Яагаад гэвэл хувцас сэдвүүд нь орчин үеийн соёлын хувьд ойрхон мэдрэмж төрүүлдэг. Насанд хүрэгчид ч мөн их тоглодог. Учир нь энэ тоглоом үнэхээр өрсөлдөөнтэй. Дээрэс нь маш хөгжилтэй. Бүр сая дангагчтай эрэгтэй стримерүүд хүртэл энэ тоглоомыг шууд дамжуулалтаар тоглож, нэг одын үнэлгээ авахаараа дэлгэц рүүгээ хашгирч суудаг. Өөрөөр хэлбэл энэ тоглоом мас хүйсийн заагийг аль хэдийн даван гарч чадсан байна. Тоон үзүүлэлт нь ч бас анхаарал татна. Энэ тоглоомд нэгэн зэрэг хэдэн зуун мянган хүн тоглож байдаг нь ердийн үзэгдэл болсон. Харин оргил үедээ 1 саяас давсан зэрэг тоглогчтой болсон тохиолдолч бий. 2023 дугаар онд нээлттэй хийснээсээ хойш нийт хандарт нь 9 тэрбумыг давжээ. Зарим өдөр энэ тоглоом олон сая долларын төсөвтэй томоохон тоглоомудаас ч илүү олон өдөр тутмын тоглогч татдаг байна. Тэгвэл хүүхдүүд маань үүнд олон цагаар цаг зарцуулж байхдаа яг юу сурч байт юм бол? Итгэхэд бэрх байж магадгүй. Гэхдээ тэд үнэхээр их зүйлийг сурч байдаг. Нэгдүгээр өнгөний зохицол, хоёрдугаарт олон давхар хувцлах мэдрэмж, гуравдугаарт pop соёлын нэшлэл, дүр төрхийн санаа. Мөн үүгээр зогсохгүй ятхан үнэмшүүлэх чадварч хөгждөг. Тоглогчид тоглоомын чат дээр бусдаас санал авахын тулд өөрийн сонгосон төрх яагаад тухайн сэдв тохиж байгааг тайлбарлаж, заримдаа бүр жижигхэн компанид PR ажиллаж өрнүүлдэг. Харин хамгийн сонирхолтой нь энэ тоглоом хүүхдүүдэд нийгмийн үнэлэмж, сэтгэл зүйн төсвөрийг мэдрүүл сургадаг. Заримдаа та үнэхээр гайхалтай дүр төрх бүрдүүлээд хамгийн сүүлд орж болно. Заримдаа ердөө энгийн даашинд өмсөд төрүүлэгч тохиолдол бий. Энэ бол ялагдлыг хэд эмзэглэлгүй хүлээж авч дахин оролдож сурах жижигхэн боловч хэрэгтэй хичээл юм. Одоо та өөрийгөө тоглоом дотор орлоо гэж төсөөлөд үзтээ. Би танд 10 секунд өгье. Сургуулийн өдөр гэсэн сэдв гарлаа гэж бодоод хамгийн түрүүнд авах 3 зүйлээ батраа нэрлээрэй. За. Тэгвэл улаан хьюз байвал яах вэ? Харж байна уу? Таны тархи арх хэдийн ажиллаж эхэлсэн байна. Тиймээс энэ 7 хоногийн жижиг даалгавар бол хүүхдтэйгээ хамт Dress to Impress-ийн ганцхан үе тоглоод үзэх. Сэдвийг нь өөрөөр нь тайлбарлуул. Та магадгүй ганц удаач мэднэ.
Гэхдээ оронд нь хүүхдтэйгээ 5 одын үнэтэй яриа өрнө гэдэгт би итгэлтэй байв. Эцэст нь хэлэхэд Dress to Impress гэдэг тоглоом үнэндээ зүгээр л хувцас салхах тухай биш. Энэ бол виртуал худалдааны төвийн хоолны хэсэг шиг орон зай. Өнөө үеийнх нь тэнд цугларч, өрсөлдөж, бас нийгмийн харилцааны дүрмийг мэдэрч сурч байна. Хүүхдүүдийн тоглолтол тоглоомыг ойлгоно гэдэг нь зүгээр дэлгэцийн цагийг нь хянж байна гэсэн үг биш. Харин бид тэдний хэлээр ярьж эхэлж байна гэсэн үг. Тэгээд бид тэдний хэлээр ярьж чаддаг болох үед хоорондын хаан аяндаа нэмэрдэг. Хэрэв энэ тайлбар таны хүүхдийн дижитал ертөнцийг арай илүү ойлгоход тус болсон бол лайк дарж, сувгаа дагаж, дараагийн дугаарыг хамтдаа хүлээгээрэй. Ингэснээр бид ийм төрлийн шин трендүүдийг цаашид ч хамтдаа ойлгож, яригцаар байх болно. Гэхдээ одоохондоо энд хүрээд тайвшилж болохгүй шүү. Дараагийн удаа бид зүгээр нэг тоглоомын гадаргууг харж өнгөрөхгүй. Харин хүүхдүүдийн танд дуртай өөр нэгэн дижитал ертөнцийн цаана өгсөн дараагийн сонирхолтой бидэнтэй хамт байсан баярлалаа. Хэрв энэхүү бичлэг танд таалагдсан бол лайк дарж, манай сувгт subscribe хийж нэгдээрэй. Энэ нь бидэнд дараагийн илүү сонирхолтой хэрэгтэй түүхүүдийг бэлтгэн хүргэх урам зориг болох болно. Дараагийн түүхээрээ дахин уулзцгаая. Түр баяртай.